Хай. Бэбэн. Өнөөдөр 2 сарын 14 үгсэн ламын өдөр. Үгсэн ламын баяр өдөр. Надад ямар хийгэн байхгүй ш. Тэгээд би өнөөдөр та нарт үзүүлэхээр гоё сонирхолтой газар очие гэж бодож байна. Тэгээд хаашаа очих вэ гэж өнөөдөр би Google болон Apple энэ нөгөө нэг яг юун дээр нь очие гэж бодож байна. Төв. Манай Сан Франциско хотод Google-ийн яг юм төв офис байдаг. Бас Apple-ийн төв офис байдаг. Тэгээ би ерөөс очиж үзэж байгаагүй. Манай балконы сандал айгуу агли харагддаг юм. Шал өөр юм яриад байхгүй. Тэгээд Google-ийн офис бол Apple-ийн офис дээр очиод ямар хөө байдгийг юм би өөрөө амар ингээд сонирхож очиж үзмээр байгаа байхгүй юу. Тэг хүмүүс ингээд очиж үзэж болдог тийм хэсэг байдаг гинэ. Тэгээ би тийш очиж үзээд тэгээд та нар сонирхуулаад бас бичлэг хийж бодлоо. Тэгээд надад хамт байгаарэ. Би тэгээд бүлцэлээ унтцсан харин жоох юм нойрмог царайтай лэн зүгээр ингээд би нөө өсөө ургуулж байгаа учраас ингээд ийм амар агли байгаад энэ яач янзлах боломжгүй. Тэгээд одоо байнга малгайтай л байх нь. Ингээд нэг шил зүгээд гисгээ зүгээр явчих гэж бодож байна. Нэг би нэг have a great day гэсэн нэ. Нөгөө талаараа бодог гэсэн юм байна. Тэгээд ингээд тавьж үзүүлээ гэж. Ийм айвад юм шүү. Have a great day гэж бичсэрнэ доотлолтой юм байна. Яа. Бокё. Абис ирэхийн тулд сая нэг кофе чанаад тэгээд ингээд кофе уугаа сууж байна. Тэгээ. За тэгээд нутгол зэ ингээд л нийт одоо Google Apple хоёр ямар хөө байдгийг бол мэдгүй би ингээд би бас үндийг мэдгүй байна. Гоё газар очих гэж байгаа юм уу? Нэг гэж газар очих гэж байгаа юм уу? Ямар ч таад очиод үзье. Тэгээд танарчаас харуулъя, таалагдвал тэгэл тэр таалагдахгүй тэрлээ. Ютач ямар ингээд байнга очиод авах боломжтой байдаг ш бид нэгүүд очиод яах вэ тийм. Очиод үзье да. За ирчлээ. Би нэг Apple-ийн төв офис дээр нэрсэн байна. Ямартаж төрүүлээд би энэ машиныг унжирсан. Лоцод байгаа. Бүрээс юм. За тэгээд би та нарт иргүүлээд одоо Apple-ийн төв офис ямар харагддаг харуулъя. Бэлэн биттэй. Бэлэн үү. Нэг өчргөө гоё юм алгууны. Өчргөө амар олон хүн очилсан байт юм шүү дээ. За би өөр камераар иргүүлчих. Ингээд нэг энэ хэсгийг ингээд тойрж мөрөд явж авах юм шиг байна. Тэгээд нэг ийм шилийн хэсэг мэсгтэй. Эхлээд тэнцээ хүмүүс ойрчилж юм. Тэгээд эхлээд бол энэ нэг хэсгийг ингээд тойрж үзэж мэддэг юм шиг шүү дээ. Тэгээд ямар учиртай юм гэдэггүй. Өтөж яваал. Ямар гоё юм бэ. Энэ тэг ямар учиртай юм байгаа бүгэн мэд. Яах ёстой юм. Ямар ч тааш нэг юм шилийн нэг юм юмтай тэгээд энийхээ гол молоор ингээд явж магаддаг. Үгүй миний энэ хүрээд үзлээ энэ одоо шил мэдл юм шиг байна энэ одоо юу юм байгаа юм усан чихэр шиг юм байна шүү дээ. Энэ бол нэг сүдтэй нэг гайхаад хамрал алга. Энэ бол манай нөгөө нэг юу талбай дээр шинэ жил төхүүлээд мөсөн баримл барьцдаг шүү дээ. Тэр шиг юм биш дээ. Онцгой гойд мэт юм. Америкчуудын хувьд одоо энэ учиргүй сайхан гоё зүйл юм байл үү дээ. Энэ нөгөө нэг нарны гэрэлт ингээ өнгөн жоох ингээд онцгой спешиал харагддаг юм шүү. Би тэгж бодож байна юм шүү. Энэ юм шилэн барилга байна. За тэгээд цаашлаа дахиад бичиж энэ бол яах вэ? Дажгүй цааш юм дээ. Даж дэвтэр л юм байна ингээл. Энэ амар ингээ сонирхолтой байсан биш дээ. Энэ нэг дэлхийн элстэй орнуудаас очиод ингээд элс цуглуулаад тэр элсээр нь шилийг хийсэн гинэ. Тэгээд энэ манай Монголоос нөгөө нэг энэ говь. Тэгээд энэ араа өвөр Монголын Ордосгийн хотоос ингээд элснүүд авчираад тэгээд энэ дандаа дэлхийн бүх юм араб харагдаад зэ бүх юм элстэй орнуудаас очиод элс авчираад тэгээд ингээд
энэ том шилийг хийсэн юм байна. Сонирхолтой. Тэгээд бас энэ Great Salt Lake гэдэг миний өмнө амьдарч байсан Америкийн хот. Тэгээд одоо би санд амьдарч байгаа. Тэгсэн чинь ингээ уншаад ингээд бис ойлголоо би англилтын би чаваас ууш. Тэгсэн чинь ямар сонирхолтой юм. Тэгээд манай Монголоос авсан юм байна. Өвөр Монголын Ордос хотоос ис авсан юм байна шүү. Одоо очир нь ойлголоо нөгөө саяын нэг бахан шил мил ингээ байсныг. Вау, одоо ингээ ойлгоод харсан ч айгүй харагдаж штэ. Вау. Нөгөө нэг мэдхгүй ирээн цохор юу лээ? Мэддэгт мэрэгэн цохор мэдхгүй ирээн цохор гэж өстой үний юм аа. Англи хэл маань сая ашиглалтанд орчлоо. Бүүн баяр. За next. Одоо дараагийн гоё юмыг уншаад тайлбарлана та нарт гэж. Юм уншихгүй бол мили болж байна. Сая тайлбар номоо уншаад ойлгосон. Юун шил юм бэ гэхэд яг учир утга нь ойлгохгүйсэн ч хараа. Тийм утгатай юм биш шүү. Найздаа. Тэгээд дэлхийн бүх эстэсүүдс очоод дис цуглуулаад тэгээд энэ амрах томын шилнүүдийг хийгээд ингээд ийм хэсэг барьсан юм байна. Маш сонирхолтой. Тэр л манай Монгол хүртэл байна гэдэг бас маш гайхалтай юм аа. Уянгалаад тахгүй. Амартай нэг тийм байна. Яа, би бүр бүлцгийг бицтаа царайтай юм. За яг бас энэ нам хүмүүс таних юм чи. Энэ нам хүмүүс ютубер ирүү гэж мэдгүй гэдэг. Америкчууд ч намайг нөгөөс нэг алдартай мэдгүй байх та. Би бол Монголд амар алдартай шүү дээ гэд хэлчихгүй. За энэ нөгөө нэг Apple-ийн туристууд аялал жуулчлалын зав хүмүүс ингээ орж болдог. Нөгөө нэг цонхтой хэсэг юм байна. Нийсээ ороод ингээд яг юу үзэх юм бол мэдгүй. Намайг юу хэлж байгааг би мэдгүй байна. Та нарыг бас юу хэлж байгааг би мэдгүй байна. За дээшээ орно. Ороод гоё юм байна уу? Одоо бахан цонхчээд яах вэ? Одоо ямар цонх үзээгүй шин. Ороод гоё харагдаад би тайлбар хийнэ. Гэтэ гоё л харагддаг юм байна. Ямар ч тансаг юм дээ. Ямар ч luxury юм дээ. Бүх юм л everything is luxury. Гоё маа. Wider бичиж энийг хараа. Oh my god. So beautiful. Гоё шат маттай юм аа. Ингээ ийшээ гарах юм байна. Ийшээ нэг юм мопстай юм байна. Энэ бол гал юм аа. Энэ зураг даруулвал өстой. Би энэ зураг даруулнаа хүн гойж авч чамаагүй. Ямарчтай тэгээд одоо ийшээ явлаа. Энэ бацаа сая намайг нүдэрээ идэх нь таач нэр. Хэцүү юм би. За гоё юм аа. Вау. Тэнд бас нэг юм байна. Очоод би тайлбар хийнэ. Вау. Тэгээд ингээд орж ирэхээр ингээд таблет өгд юм байна. Энэ таблетаа барьж очоод энэ Apple-ийн нэг үзүүлэн дээр очоод энэ таблетаараа харахаар одоо ингээд AI-аар ингээд лаг юм харагдуулах юм байна. Яана удирчлаа. Байцаар дахиад хийхээс. Тэгээд энэ өгсөн таблетаар нь очоод ингээд Oh my god. Wow. Ер нь л зүгээр ингэж харагдсан заяа. Энийг Apple-ийн Ops-ны ажилч тэр бүрэн хэсэг дотор ажилладаг. Одоо бидний баг ирсэн маань энэ. Тэгсэн чинь энэ таблет руу ороод харахаар ингэж харагдана. What? Юм бүгдчий. Ямар гоё юм бэ? Гоё маа. Татар хашис гойчлоо бацтай. Манай Монгол хэзээ юм гоёлох юм бэ? Араа ингээд шууд 3D ингээ харуулзаад миний утсан дээр бол ингэж харагдаж байна. Нөхсөн таблет дээр ингэж харагдаж байна. Вау. Вау, би бас нэг шинэ юм оллоо. Ингээ байцаагаад энийг ингээд томруулж үзэж болдог. Тэгээ нэг бол ингээд дотор нь ингээ ажилчдаа ингээ харж болдог. Сайх шиг ингээд нүмд энийгээ буцаад ингээд вау. За амар юм бэ. Юм хөгжин гэж ийм амар болсон юм биш үү Apple чинь. За гараад өгчээ гоё юм. Бүр ойртуулаад ингээд үзэж болж ирж штэ ингээд татаж матаад oh my god. Вау. Тэгээ би одоо энд ингээд ажилд орох юм бол ингээд энд би сууж гин. Гал юм аа. Гоё юм аа. Худал юм Apple-ийн юм одоо подолк харж байна одоо. Ийм Apple-тэй подолк өмсөл явах юм уу? Бас хүүдий байна.
яа. Тэгэл одоо ингээд подолк авч өмсөх юм шүү. Apple Park энэ гэсэн. Сонирхолтой л юм. Энэ подолк нь хэд гэж байна? $40 гинэ. Нэг подолк нь $40. Би бол авч өмсөхгүй байна. Хүмүүс айгу авч өмсөөлээ. Йоо, яг тренди Apple-ийн подолкт болох юмсан гэж. Ингээд тэгэнгүүтээ тэнцээ нэг хүн ингээд одоо хэлсэн дээр айгу юм яриа л. Юу гэж цаа мэдгүй ялан ч гэдэг дамаа талан ч гэдэг. TV shows and movies etc. Students in миний тайлбар хийж дээ. Гурил тийм байна. За тэгээд ийшээгээ гараад энэ чинь ингээд кофе энэ руу жолдог хэсэгтэй юм байна. Зарич Apple-ийн кофе гэж байхгүй л үү. Так шоколад энэ зард юм шүү дээ. Домори гэдэг юм шоколад зарж байгаа биш шүү. Шоколад авраа. Наранtul тэр юм зарж байгаа юм шиг байна. Аймаа тэгээд шиг ингэж харагдаж байна. Энд ч ажилд ороод ингээ бариста байвал ямар гоё юм бэ? Аймаа бас ингээд шууд кофегаа аваад гадагшаа ингээд гарч болоод гадаа ингээд амар гоё чилрээд сууж мөх юм шүү дээ. Ямар гоё юм бэ? Гоё мөнгөтэйсэн бол кофе аваад ингээд гадаас авахгүй юу гэж. Хүлэн зэлм юм яриад байхгүй. Ганц кофе аваад та мөнгө байдаг. Oh my god, that's тоглосон шүү би. Энэ хавьд тэгээд ингээд айлууд амьдэрдэг юм байна. Ямар уйдгартай баха. Энэ одоо ингээд иргэд Apple-ийн ганц кофе шоп гэдэг өөр юу ч алга биш тийм навд ч одоо хоосон зилүүд. Ийм газар амьдрал би бол галзуурахгүй гэсэн. Би зүгээр даунтаунд амьдраад архив готроо байцсан дээр юм шүү гин. Манзан бол ийм зилүүд газар мазрууд амьдрах туфта хүмүүс л амьдруулаа сайхан газар. Сайхан газар байна оо гэж. Google руу явъя гэж бодож байна. Энд тийшээ ирсний. Тэгээд танаар сонирхолтой байх юм уу мэдэхгүй одоо амаг цаг заваа гаргаад айгу блог хийгээд ирсэн ч одоо тэгээд за Google дээр иржлээ. Энэ одоо Google-ийн төв авсан гинэ. Ингээд бас салхан шаттай. Тэрүүгээр гараад тэгээд тэр дээр харагдаа гурвалжин оройтой Google-ийн офис гинэ. Тэгээд гарч байгаад би харуулъя. Ямар хүн байгааг би өөрөө ч мэдэхгүй байна. За. Диваачин зүрх зам төгсөхгүй. Тэгээд нэг төр доороос харагдажсэн газар чинь ингэж харагдчихжээ. Энэ дотроо ямар юм байгаа бүүм бид ороод үгүй даа. Энэ ингээд Google-ийн офсууд нь ингээд тийшээ ийшээгээд амар олон газар ингээд салцсан байдаг учраас ингээд зөвхөн Google-ийн ажилд унаж Google-ийн ажилчтанд унж болдог юм Google-ийн ундаг дуу байдаг юм байна. Сонирхолтой л юм. Хоорондоо зайтай байдаг учраас ингээд хурлын тэнд болол энийг унаад явдгийн гинэ. Гоёмаа. Энэ Google-ийн нэг лого биш. Цараа. Урдаасаа нэг иймэрхүү харагдаж байгаа юм биш үү? За нөхөн сууж юм. Тэгээ ороод ирлээ. Тэгсэн чинь нэг иймэрхүү байд юм байна. Google-ийн утас центр зард юм байна. Тэгээд ийшээ лаг гоёмаа. Нэг номын саман шиг юм шиг. Сургууль гоё юм байна. Ингэж харагдчих юм байна. Надад амар сонирхолтой санагдаж байна. Ерөөсөө орж ирж ингэж харж марсааг бол тэр юм жижиг ногоон гэдэг энэ нэг юу гэдэг лээ. Нөгөө юу юм бэ? Android flash гинэ. Зөвхий. Ингээд юм Google-ийн айтемнуудад зардаг юм байна. Энэ одоо Google-ийн гурилын элдвэр гэж мөн бичлэлгүй. Тийм их үнэхээр гурилын элдвэр байна. Энэ эможитой ингээ гурил хэлдэг. So funny. Ийм жижигхэн аягнууд өнгөөр нь нэг ажилчдын өндөр дууг энэ чинь ингээд юм сүвнээр хэлбэр бай. Энэ Android-ийнх нь юу? Google-ийн малгай хуулийн интерфейс ингээд хийдэг юм байна.
Ёо, бист Google-ийн сагсан бөмбөгийн бөмбөгтэй болох мөрөөддөг байсан гэж шүү. Цаад авах. Ингээ аяг маяг. Нэг Google-ийн малгай бодоод би яг энд ингээд явж энэ нэгч малгай үзээд юм. Гоё маа. Бид ингээ өөрөө бичээ явах тийм. Бид их тийм гоё зэмтэй яваа. Бэкбэкбо. За тэг Google Store сонирхолтой юм байна. Одоо би хаашаа эргээд дахиад энэ зүг рүү явлаа. Энэ зүг рүү харагдахгүй юм. За ингээд одоо явж байна би. За тэг ингээд ийшээгээ ингээд ороод ингээд. Вау. Google утас аваад авах юм байна. Мөнгөтэй байвал хэрвээ. Надад тэр пинк өнгө нэг таалагдаад байна. Энэ гоё өнгөтэй юм аа. Энэ кейс юм шиг байна. Тийм байна. Энэ кейс нь гоё юм аа. Өнгө нь гоё юм байна. За ийм их кейс нь байсан үстэй. Ингээд ингээд энэ цаг магнуудаас зарж юм байна. Чихвч бас байна. Эсвэл ингээд амрах хэсэг юм байна. Энэ сууж амарч болно. Google утасныхаа нэг сурталчилгаа. Адвар сайенсны ингээ явт юм байна. Тэгээд окей. Сонирхолтой байлаа. Надад энэ Apple-ийн цагны хэлбэр нь илүү Apple-аас илүү гоё санагдаад байна. Илүү артаахан санагдчих. Энэ би ерөөсөө Apple-ийн цагийг ерөөс сонирхдаггүй. Хэлбэр нь таалагддаг. Энэ юуны цагийг зөөнө гэвэл бас зүйл хор юм байна. Apple-ийн цаг биш. Google-ийн цаг бол хэлбэр нь надад амар таалагдчихэв. Watch 4 юм байна. Надад амар хөөр хэлбэртэй санагдчихэв. Би та нарт ажлаа танилцуулж байна. Одоо би яг ингээд өөрийнхөө ажилдаг цалин авдаг газараа ирсэн байна. Би та нарт тухай харуулъя. Би Google бол ажилтгүй, мэдээж Apple бол ажилтгүй. Би ажилтдаг газрынхаа урд ирсэн байна. Тэгээд би харуулъя. Мета. Миний ажилтдаг газар гэж. Яагаад би миний ажилтдаг газар вэ гэсэн гэхлээр би одоо Facebook болон Instagram-аас мөнгө олдог. Тэгээд тийм учраас би ерөнхийдөө Метагаас салинждаг. Тэгээд би Метад ажилладаг гэж хэлж байгаа юм. Одоо ерөнхийдөө миний орлогын баг ихэнх үүсвэр бол ер нь Метагаас салинжиж байна. Би одоо YouTube бич гэсэн учраас Google-аас салинжна. Метаар ерөнхийдөө би одоо миний хамгийн орлогын ганц их үүсвэр болсон Метада хайртай шүү. Ингээд Мета хэллээ. Яг Метад ажилтдаг гэж хэлж байгаа гэхээр угсаад би ажиллаж байгаа ялгаагүй гэсэн үг шүү. Би одоо Facebook дээр хийдэг пост бүх зүйлээс ингээд одоо мөнгө авдаг. Тэгээд Instagram-аас бас мөнгө авдаг. Мета бол Instagram, Facebook-ийг ингээд ингээд юм хэрэгцээ компани байгаа шүү дээ. Би Instagram болон Facebook-ээс одоо ингээд үзэлт болон зураг хийсэн пост, Reels-ний үзэлт тэгээд тэр болгоноос ингээд мөнгө авдаг. Тэгэхээр миний ажилтдаг газар гэсэн. Мөн л байгаа ч тийм. Одоо тэгээд цалин авч байгаа юм чинь одоо юм үгүй гэх үү те. За тэгээд өнөөдөр би ингээд 3 газраар явлаа. Тэгээд та нарт
сонирхолтой таалагдсан гэж найдаж байна. Метод болохоор ингээд юу байдгүй. Ингийн хүмүүс ороод ингээд үзэж болдог тийм хэсэг байхгүй. Зөвхөн энэ хэсэг тэр дараалал зорилттой бас ингээд зүйл байдаг. Тийм учраас ямар нэг метагийн офс руу ороод нэг юм байдаг үзүүлэх юмш боломжгүй байдаг юм байна. Би бас боломжтой бодож ирсэн боломж байсангүй. Тэгээ ямар ч тач мета дээр ирлээ. Тэгэд манай ажилтай танилцсан баярлалаа. За тэгээ миний ажилтай танилцсан баярлалаа. За тийм өнөөдөр зөндөө хүчлэг хийлээ. Тэг та нарт таалагдсан гэж найдаж байна. Тэгээд одоо бол ингээд юм хийдүүлж байна. Гэрлүүгээ харах замаараа. Тэгээд яг гоо тийм би нүрээд ингээд миний өнөөдөр имжлэг ингээд YouTube дуусгах өнөөдөр хойд дуусгах гэж бодсон чинь би яг ингээ хоол идчихэд энэ чинь нөө дээр үеийн Америкийн нөгөө нэг шумбагч хүлэг онгоцдог лөө тэр ингээ үнгүү үзүүлт юм байна. Энэ хавьд би мдэггүй байж байгаа сая дэшээ нэг юм хараад мэдээд тэгээд одоо та нарт харуулъя. Тэгээд дотогш нь орж үзье гэж бодоод байна. Хацмаа. Би ингээ ямар ч тачуун дээр энэ та сонгоцны зохиол дээр ирсэн байна. Дотогш орж магадгүй орохгүй шмаа. Бидээс би танд харуулъя. Ингэж харагддаг юм байна. Энд доошоо учиргүй доошоо 6 feet гэдэг чинь хэдэн метрэнгүй юм бэ? Ороод дээшгээ гарч ирэхдээ 30 секундэд дээшгээ гараад ирдэг гин энэ ч амар айхтар. Дотроо энэ нь иймэрхүү хэмжээтэй. Тэгээд нэг 70 хүн явдаг. Гэтэ нэмэлтээр хахад нэг 10 хүн авах боломжтой байдаг юм байна. Тэр тайлбараасаа уншсан чинь гин юм онц байд юм байна. Амар юм би. Тэгээд одоо тэнд харагдаж байгаа нэг пуужин шиг юм ба штэ. Тэр мөр ингээд энэ дотроо хийгээд бууддаг байсан юм шиг шүү дээ. Тийм бай. Яг сүртэй мөө сүртэй. Тад өнөөдөр надтай хамт байсан баярлалаа. Бай бай чигнэсэ.